5,000 жилийн турш зүгээр л агуудаа эвдэж байхад нэгэн охин орж ирснээр би танд өргөө өргөл болгоё. Оронд нь та надаа бүх хүчээ зээлүүлээч гэд сөгдөж мөргөөдэвэл яах вэ? I exist because of you. Нөгөө охин агууд нь орж ирснээр намайг идэж гээд байх үед манай луу би цагаан холтон гэж хэлдэг. Тэгвэл миний сүнсийг идчих гэхэд манай луу интроверт. Тийм болохоор ч юм уу санаа зовоод үгүй гэдэг. Харин нөгөө охин манай луугийн улаан ногоон фэн байдаг. Бүр үх гэж хэлвэл үхээс ч буцааргүй тийм том фэн байдаг. Манай лууч өөрийг нь идэхгүй гэдэгт нөгөө охин өөрийгөө өргөл олгож өгнө л гэдэг. Манай лууч нэг санаа гаргах ба би чиний сүнсийг идчихсэн. Тийм болохоор одооноос чи миний албатаа гэж хэлдэг. Манай лууч тэр охиныг харахад маш хүчтэй аавраа ялгарч байдаг. Түүнийг нь хараад манай луу чи ордонд очиод шидтэн болсон бол илүү ирээдүйтэй байх байлаа гэж хэлдэг. Үүнийг сонссон манай охин та миний сүнсийг идснээр би хүчтэй болчихлоо гэж боддог. Тэгээд нөгөө охиныг гэрд нь хүргэж өгөх ба одоо ийшээ эргээд манай тосгон байгаа ойртоод ирчихлээ гэж хэлдэг. Манай лууч аврагтан биетэй болохоор тосгоных нь алхалт болгон дээр нь дөргиж байдаг. Манай лууч намайг сул дорой гэдгийг мэдчихвэл намайг ялж дийлээд идчихэндээ гэсэн бодолтой явж байдаг. Харин хүмүүсийн зүгээс яаж энэ лог хэлгэнүүлчихгүй шиг уурлуулахгүйхэн шиг явуулах вэ гэж боддог. Манай лууч тосгоныханд агуудын охинтой юу болсон талаар ярьж өгөх ба би охины сүнсийг идчихсэн. Тийм учраас энэ охин цаашдаа надтай хамт байна гэж хэлдэг. Ингээд бардам царайлаад байж байхад манай луу руу нэг чулуу шидэхэд манай луу тэрэнд нь маш их өвдсөн бололтой ойрлоход тосгоны хүмүүс бүгд гайхдаг. Хин чулууг шидсэн бэ гэхээр Руат гэх манай охины крашлдаг нэгэн банд байдаг. Тэрхүү яг манай луу руу үсрээд дайрах гэж байхад тосгоны хүмүүс болиулдаг. Тэгсэн чи одоо манай луугийн албат болсон нөгөө охин аимшигтай царай гарган манай хорон луу руу дайрвал би чиний амийг авч явна гэж хэлдэг. Хөөж охиноо сайн тэр дороо нулимсан тусалж өмдөн дөшөөгээд үлддэг. Энэ хүү тосгоны даргын хүү байх ба ингээд байж байхад нь чонон сүрэг дайрч ирдэг. Энэ чонон сүрэг нь харанхуй чонон сүрэг байх ба сүүдрээ өөршгөө хувиргаад дайрдаг. Манай лууч том биенээс өөр юм болохоор нөгөө чоннунаас айгаад байдаг. Нөгөө охин тэгсэн өөрт нөгж байгаа сорил гэж бодоод сэлмээ гаргаж ирэн нөгөө дүүлийг цавчаад унгаачихдаг. Тосгоны хүмүүс энэ тулааныг хараагүй байх ба луугийн урдан чонон сүргийг дуусгачлаа хэмээн баярлаад гал тойрон найр хийж байдаг. Тосгоныхан манай лууд нэгэн хачин бүжиг бүжиглж өгөх ба тэр бүжгийг харсан манай луу үнэхээр инээд нөхрөөд айгаад байдаг. Манай лууч өөрлөө нөгөө чулуу шидсэн хүүг дуудулдаг. Өөрийнхөө албат охиноос энэ хүү яадаг болохыг асуухад энэ хүү дандаа намайг тосгоноос өгөөдөг байсан. Бузар юм уу амтан гэж хэлдэг. Манай албат охин л буруу ойлгосон болохоос ш энэ хүү манай охиныг өргөл болохгүйгээд л тосгоноос зугталах гад байсан байдаг. Тэгсэн нөгөө охин гівэнд манай луу дээр далавчин шид хэрэглээд тэнгэр лөө нисгчигдэг. Манай лууч би өндрөө сайдаг би нийс чадахгүй шүү дээ гэд л тэнгэр дээр орлоод байдаг. Тэгсэн нөгөө охин нэг амир үг хэлэх ба чөтгөрийн эзнийг буулгаж авъя гэдэг. Манай хоёр чөтгөрийн эзний эсрэг албат цуглуулгаар явж байхад нэгэн том нийслэлд маш олон мангас тарж байдаг. Тэнгэр дээрээс мангасуудын манай охин хилэгнсэндээ луугаас том гал гаргаад үлээж ихдэг. Тэгсэн хүмүүс энэ мангасуудын удирдагч луу манай тосгонд ирсэн байна гэд орилдоод байдаг. Тэгсэн тэр нийслэлд нэгэн улаан өстэй дайчин байх ба тэр нь чөтгөрийн хааныг ялах ирээдүйтэй нэгэн гин. Манай луу бидэнд тусгаар ирсэн юм бол тэнгэр дээр байгаа шуунуудыг дуусгаад өг гэдэг. Тэгсэн манай луу үнэн санаатай. Нөгөө хүчрэг охин дээр очсноо энэ миний чамд өгж байгаа сорилт. Чи тэнгэр дээр байгаа шуунуудыг зохицуул гэж хэлдэг. Нөгөө охин тэнгэр дээрээс нь шуунуудыг газ зохицуулах ба луугийн доор унтаад өгдөг. Гэтэл нөгөө улаандаа чи ирснээ танай албад маш хүчрэг юм. Тэр барыг танаас хүчрэг ухааны мэрэд байхад манай луу зайраачтэй гэж боддог. Тэгсэн улаавст гинэд чөтгөрийн ханаас яагаад уруулсан юм бэ гэж асуухад манай луугийн үнэн төрөх ил болно. Манай хүн зүгээр л 5,000 жил амьдарсан биш. Хүчгүй том биетэй учраас чөтгөрийн хааны эзний 4 генералын нэг байдаг. Тэгсэн улаавст өөрийнхөө үнэн төрхийг жилжлэх ба би бол чөтгөрийн хааны ариу хилд хэмээн орилдог. Манай охинч манай луу руу хүндэтгэлгүй харьцлаа гэд нөгөө улаан эмэгтэйтэй үзэлсэж таарна. Манай охин улаан өстөөс илүү хүчтэй ч гэсэн улаан өст яхаа аргагүй туршлагатай байдаг. Манай албатыг угаалтал нь унгаачгаад манай луу руу дайрч эхэлдэг. Улаан өст нөгөө ариун сэлмээрээ манай лууд дайралт учруулдаг. Манай лууч үнэхээр сул дорой болохоор
үнэхээр л ухаалтаад ундаг. Улаан ус яг манай хүний зүйл дуусгах гэж байхад манай лөө үнэлдэг. Чөтгөрийн хаан намайг 5,000 жил амьдэрснийг мэдээд өөрөө генерал болохыг хүссэн. Гэхдээ би өвөл мэдрэхээс айсандаа зүгтаачихсан юм гэдэг. Энэ охин ч гэсэн миний хүчнээс хуваалцаад ийм хүчтэй байгаа юм биш. Энэ охин өөрөө л юр бусын хүчтэй гэдэг. Улаан уст ч өөрийнх нь эсрэг дайрах байгааг мэдээд манай лөөг би хотлоо ярьсан юм аа. Би чөтгөрийн хааны генерал биш гэж манай хүнийг тайвшруулдаг. Өглөө болоод манай албац ирсэн байдаг. Тэгсэн манай лөө маш жижигхэн битгий олчихсан байдаг. Гэсэн яг үндэ улаан уст манай лөөгийн ам руу залуужуулдаг юм цутгацчихсан байдаг. Манай лөөж энэ охинд юу гэж тайлбарлах вэ гэж бодож бодсоор байгаа. Би доошоо хүмүүс рүү харахаар миний хүз өвдөд идэх юм гэдэг. Манай охин шүтэндээ итгээд лайк л гаргана. Манай хоёр жодлгүй албатаа цуглуулахаар энэ хотоос яваад өгдөг. Тэгсэн нөгөө талд манай албатад хайртай нөгөө шар устай хүү энэ хотод ирсэн байдаг. Миний найзыг хоронлоо аваад авчихлаа гэдэг. Шар устай хүүж сэргэлийн болохоор би таны шав болё гэж хэлдэг. Тэгсэн улаан уст энэ дасгалыг давчвал би чамайг шав болгож авъя гэдэг. Нөгөөх нь бүр амар хүн дасгал өгдөг. Үзэгдэл солигдож манай хоёр нэгэнд явж байгаа харагддаг. Манай хоёр ч амархаа сууж байхад 3 далдган саанд ирэмч хөрж ирнэ. Ярддаг хүрвэлж их хүн хүрэндээ энэ охин ч туранхай үнд хөрөх болов гэд зогсож байдаг. Манай лууч туслахаас айгаад энэ гормыг алж болохгүй шүү. Гэхдээ нэг гэмтээгээд гэдэг. Манай охин зээжин дээр нэг хуруугаа тавихад ойд орхиорыг хүж гаргадаг. Манай хоёр хүний наймаацтаас бүх хүмүүсийг суллаж авч чаддаг. Тэр хүмүүсийг манай охин гэрд нь хөрж өгөхөөр манай луугаас даалгавар авна. Манай охин ч энэ даалгаврыг ганцаараа гүйцэтгэдэг. Охин яваад ганцаараа үлдсэн луу маань өстэй баларч өгдөг. Нэгэн агуураа унаад хортой амьтантай таарж авдаг. Гэхдээ тэр нь хортой амьтан биш, ангийн бурхан байдаг. Манай лууж анх ангийн бурхан гэж мэдэхгүй маш их айд сандрах ба манай ангийн бурхан манай лууг тайвшруулад хоолунд өгдөг. Эрт тэр үед ангийн бурхан гарч ирэн хүмүүст яаж анх хийх, яаж идэх хоолоо авах талаар зааж өгөн шүтэгддэг байж. Гэтэл анх хийж чаддаг хүмүүс их эссээр манай ангийн бурхан хүмүүст мартагдсан байдаг. Тиймээс л хүмүүс манай ангийн бурхнаас айгаад агууд нь авдар байдаг гэж хэлдэг. Гэхдээ ангийн бурхны агууд ямар ч авдар байдаггүй. Тэгсэн нөгөө ангийн бурхан ч манай лууг сул доройг нь мэдээд ан яаж хийхийг зааж өгөхөр болдог. Манай лууж ангийн бурханд олон шалгалт өгөх ба бүгдэнд нь тэнцээг өгсөн хариу авдаг. Эцэст нь би чамайг тооронд түлж хүчийг чинь сайжруулна гэхэд манай хүний залуужуулах юм дуусаад манай луугийн бие томроод эхэлдэг. Ангийн бурхан ч удахгүй эцэстээ хүрнэ. Ангийн бурхан надад сургаж чадахгүй шав гэж үгүй. Гараад илэг. Энэ бол зэвсэг. Одоо чи хүчтэй болсон. Тиймээс чи миний сургалтыг төгслөө гэд яваад өгдөг. Манай лууж ядраад унтаад өгөх ба өглөө нар тусахад манай албат охин ирсэн байдаг. Манай албат жирээд нэгэн төлөвлөгөө ярих ба Сайрангийн хот байдаг. Тэр нэрээдүйн чөтгөрийн хан захирагдахаар хийгдсэн. Тиймээс та захир гэдэг. Энэ хотод нэгэн хамгаалтын бүрхүүл үүссэн байх ба тэрийг нь усны гигантын гих нэг эмэгтэй бүтээсэн байдаг. Усны гигантан манай лууг сүрдүүлж яг одоо юу гэхэд манай албат аль хэдийн очижсэн боогод авчихсан байдаг. Нөгөө усны гигантын ч туслаарай гэд лөрлөд байдаг. Манай хоёрыг ходоор явж байхад хүмүүс юу вэ гэсэн харцаар хараад байхад манай охин бүгднийг хорочих үгээд луу загнуулдаг. Манай лууж нэгэн санаа сэтсэн байх ба энэ охин бол луу сургагч. Би бол сайн сургагцсан луу. Тэм учраас бид хоёр циркэ гэж хэлдэг. Эрт дээр үед энэ газарт хүмүүс амьдрах боломжгүй байхад усны гигантын Сайран биднэрт энэ газрыг хийж өгсөн юм гэдэг. Манай лууж усны гигантнээс уучлалгүйгээд буруу ойлголтоо засаад хотын усны хамгаалтыг бодит зэрэгээд гараад явдаг. Харин нөгөө талд усны гигантан манай луугаас маш ихээр айсан байдаг. Удал үнийг охин ирээд аав ярьсан ярддаг луу байна гэд алим өгөх гэж байхад тэрийг нь усны сахиус буруу хараад чамтай үзэлцгээгээд зогсоод ирдэг. Манай лууж усны гигантантай ярилцаад өөрийгөө 99.9% ойлгуулж чаддаг. Усны гигантэнч манай лууг буудлын нүргээд яваад өгдөг. Манай луу буудлын руу орсон чинь албат охин нэгэн бясалгал хийж байх ба хүчээ нэмжвэн гэж хэлдэг. Манай лууж ядраад би газар унтий, чи орон дээр унтаарай гэд газар хөвтгээд албат охин хажууд нэрээд унтсан байдаг. Дөрсөс солигдож Сайран хотын дээвэр дээр нэгэн хоронлоо нисэж байх ба өөрийгөө чөтгөрийн хааны баруун гар гэж байдаг. Нөгөө хоронлооч нэг утаа шиг мангастай маргааш нь хотыг эзлэнгээд ярьж байгаагаар төгсдөг. Өглөө болгоод нэгэн үйлчлэгч орж ирэх ба тэр нөгөө усны гигантэн байдаг.
Албат охинч манай лууг аятайхан сэрээсэнгүүгээд газар савж гардаг. Усны гигантэнч хоол өгөхөөр орж ирсэн гэхэд нөгөөх нь хог байдаг. Уурандаа манай албат охин дахиад л савд хайчихдаг. Усны гигантэн манай албат охиноос айсандаа шууд л зүгтаагаад өгдөг. Манай лууч албат охин тлийг зунших ба өөрийнхөө насны охинтой гарч тоглол. Энэ нь хүчтэй байхын суралцах үе юм гэж хэлдэг. Албат охинч луугийн өгөнд ороод шууд л гараад явдаг. Манай лууч албат охиныг одоо өөрөөрөө байх хэрэгтэй гэд өрөөндөөсөө гараад нэг усан дээр гიშгэхэд усны гигантэн манай хүнийг далаар үжигүүлж орхидог. Гэхдээ тэр нь далай биш, гигантний зохиосон мангас эсрэг маш их хүчтэй ус байдаг. Манай албат охин нөгөө гурван охинтой луу олохоор тоглодог. Гэтэл нөгөө Жидүрианы баруунгаар хаалтыг эвлээд ороод ирдэг. Манай албат охинч нөгөө хүүхдүүдийн хайгаад байгаа луу нь энэ юм байх гэж бодоод надтай тоглогээд тушаал өгдөг. Хүмүүс ч энэ догшинлууг нөгөө албат охин сурах гэж байна гэж боддог. Тэгтэл нөгөө сэлвэрлөө тэнгэрлүү нисэн та нар намайг хэлгэнүүлж чадлаа. Одоо би энэ хотыг газар тайчин тэгшлэх болно хэмээн аянган шид хэрглэж эхэлдэг. Тэгсэн манай охин ардаас нь гарч ирээд л газар руу шидчихдэг. Нөгөө лууч уйлаад л хоцордог. Дүрсээс солигдож усны гигантэн манай лууг нөгөө усандаа хорж чадалгүй алдчихдаг. Тэр хоёр далайн дээрээс далайн төвшин рүү маш хүчрэхэг онж эхэлдэг. Гэтэл манай луугийн сармунаас нэгэн хар шингэн гарч ирээд өөрийг нь бөмбөлөг болгон хамгаалдаг. Усны гигантэнч хэлэгнэж маш том давлгаа манай луу руу явуулах гэж байдаг. Тэгтэл манай хүний сармунаас ахиад л хар шингэн шар болгоод манай хүнийг тэнгэр рүү нисгчихдэг. Нөгөө усны гигантэн ч байдгүй. Булгайслаа гэдэл уурлаад байдаг. Усны гигантэн жинхнээсээ хэлэгнэж би чамайг хотоосоо зайлуулж чадахгүй бол өөртөөгөө хамт усны шоронд тойрох болно гэд хамгийн хүчрэх шидээрээ манай луу хорж эхэлдэг. Манай лууч болгуулад амьсгалж чадахгүй байхад ангийн бурхан тусалж өгсөн байдаг. Ангийн бурханаас туслаачгүй ихэд би шаваа хоёулуудаа авардаг. Түүнээс цаашаа аварч чадахгүй. Чи миний өгсөн зэвсгийг хэрэглээ гэдэг. Тэр зэвсгийг чинь яаж хэрэглэх юм бэ гэсэн чинь усны гигантэн дахиад л булгаацах гэж байна уу гэд гарын бацаад спикерийг болиулчихдаг. Ангийн бурханч ярьж чадахгүй болсноор манай луу боолгуулж өгөхээ шахдаг. Тэгсэн усны гигантэн манай луугийн шидийн хүчийг сорохдоо нөгөө залуужуулдаг имийн ч гэсэн хамцорчихсан байдаг. Тэгсний ачаар манай луу томорсоор усны шоронгийн эвдлээд гарч чаддаг. Манай лууч уснаас аюулгүй гарч ирсэндээ баярлаад байж хахад усны гигантэн гинтэл уйлж эхэлдэг. Чөтгөрийн хааны мангас болохоор энэ хотыг хамгаалж болохгүй гэж юу? Би чөтгөрийн хааны туслах дахиад болъё. Энэ хотыг л амьд үлдээчих гэдэг. Манай лууч төгсгөр өгөхтэй болохоор чи гигантэн байхад төгсдөө хөрсөн нэг ингээд л аргадчихдаг. Манай лууч усны гигантнийг аргадаж дуусаад яг явах гэж байгаад эргээд хартал толгоон дээр нь нөгөө харуутаа шиг мангас царцаа магасын бид орчихсон усны гигантнийг удирдах эхэлдэг. Усны гигантнээс хар маана ялгарх ба түүнийг толгой доторх бодолд нь хорьчихсан байдаг. Харуутаач манай усны гигантнийг янз бүрээр өөрийнхөө талд оруулах гэж оролддог. Усны гигантэнч бодлоо хамгаалахдаа төвлөрөөд биеэ анхааралгүй бие тэр хар маананд алдчихдаг. Усны гигантний нүд ч улаан болж бүх усны хоолойнууд задарч тэр тэнгэрнээс ч эхэлдэг. Манай лууч маш ихээр сандран саяны хүртэл зүгээрээсэн байж яагаад ингэчих вэ усны гигантэн гэхэд усны гигантэн шал өөр хоолойгоор би төрөхдөө л усны чөтгөр байсан гэдэг. Усны гигантний ариун хөшөөн дээр бохирын хоолойны бороо орж эхэлнэ. Усны чөтгөр бол хүн зовлон авчирдаг нэгэн. Усны чөтгөр болсон гигантэн хүмүүс рүү шавраар дайрахад хүмүүс уурлахын битгий хэл шавраар нь байлдаж дээр нь гарч тоглоод эхэлдэг. Үүнийг нь харсан усны чөтгөр болсон гигантэн хамгийн хүчрэх шидээ ашиглаж эхэлдэг. Манай лууч усны чөтгөр болсон гигантний хамгийн хүчрэх шид нь дахиж өртгөө сайгаад албатаа хэмээн ойролдог. Албатч тэр дороо нисэж ирээд хамгийн том шидийг нь дахиад л оргилчихдаг. Үүнийг нь харсан усны чөтгөр болсон гигантэн маш ихээр гайхаж дахин хүчрэхэг шид ашиглаж эхэлдэг. Манай албат охин шавраас нь шууд л гараад ирдэг. Манай лууч албатаас намайг байхгүйд сони юм хийгээгүй биз гэхэд би хүүхдүүдтэй хамт луутай тоглосон. Яг түүний толгойг тастаад тоглоом хийх гэж байхад та намайг дуудуулсан. Тэгэхэд тэр цаана усны чөтгөр болсон гигантэн яагаад хичээж хамгийн хүчрэхэг шавар гаргаж байхад яагаад надаас айхгүй байгаа юм бэ гэдэг. Гигантэн уйлж байхыг хараад манай хоёр яриаг нь сонсъё гэдэг. Хэдэн зуун жилийн өмнөх чөтгөрийн харамд ороод өөрийгөө танилцуулахад тэд намайг дээрлэж ээжийнхээ сүүгөө гэж хэлсэн. Харин би замд нэг ядарч яваа хэдэн хүмүүсийг устгах бол намайг хүлээн зөвшөөрнө гэж бодсон. Тиймээс тэдэн дээр очиж усны шидээр дайрахад
Тэд надаас айгаагүй. Харин ч усыг минь хараад баярлж байсан. Би урлаж маш хүчтэй шаврын шидээр дайрахад тэд дахиад лайлгүй баярлсан. Маш сайн хөрс байна. Энэ дээр газар тариалан эргэлж болох нь гэж баярлж байдаг. Усны чөтгөр надаас яагаад айхгүй байгаа юм гэж орилдог. Та тэнүүчилж яваа бидэнд амьдрал хайрлсан гигантэн билээ гэснээр манай охин гигантэн гэсэн нэр авсан байдаг. Үүнээс хойш манай охины ачаар энэ газар хөгжиж манай охин зориулан хөшөөж хүртэл босгосон байдаг. Үүнээс хойш манай охин шүтэгдэх муугүй юм гэсэн бодолтойгоор тэдний гигантэн болсон байдаг. Гэхдээ би хүмүүст магтууллаа гэд өөрийн өндөрхөө алдсан арчаагүй усны чөтгөр. Тэгэхэд манай хоёр маш ихээр гайхаж гигантэнд ийм өнгөрсөн байх ч гэжтэй. Гээд байж байтал нэгэн ягаан өстэй охин ирээд усны чөтгөртэй тоглож эхэлдэг. Усны чөтгөр гигантэн өөрийгөө бодоод дахиад л уулж эхлэхэд манай албат эмэгтэй гарч ирсэн. Нэгэн л чи энэ хотыг дахиж хамгаалж чадахгүй юм бол хамгийн хүчрэхэг хорон лууд маань үг гэдэг. Манай лууж байдгаараа сандарчихсан болиочтой албатаа гэдэг. Гинэд ирчгээд хэлэх үгч биш ч гэсэн хүмүүсийн дунд ийм яриа байдаг гэдэг. Ямар бол төрсөн хамаагүй хэн болох нь л чухал гэдэг. Тиймээс чи өөрөө сонгоно. Саяр нэг устгах мангас уу эсвэл хүмүүсийн итгэлийг хүлээсэн гигантэн болох уу гэж асуудаг. Манай охин гигантэн болно гэсэн сонголт хийснээр толгооноос нөгөө манай шиг мантан гарч ирснээ манай луугийн гал руу шингээд орчихдаг. Албат охин гинэ чимээгүй болж энэ үзэгдлийг харсандаа үнэхээр их баярлж байдаг. Гэтэл манай луугийн бие рүү орсон маань нь яг үндэ чөтгөрийн хан байдаг. Хорон луугийн биед орсондоо баярлж одоо үнэн төрхөө ил гараг саярын хотыг устгах гэдэг. Тэгсэн манай луу ядаргаанаас болоод хийм сонсдог болчиход гэж ойлгодог. Яг манай хоёрыг хотоос явах гэж байхад урд нь усны гигант хэр зогсоод хүүхдүүд та нарын үзүүлбэрийг үзмээр нэгсэн миний наадмыг дуустал энд байгаа ч гэж гуйдаг. Манай албат охин шууд үгүй гэж хэрцгээр хариулахад манай албат охины амийг дарсаар манай луу зөвшөөрдөг. Гэтэл манай луугийн бие дотор чөтгөрийн хаан гайхмаар юм. Анх удаага л харталаа юм сайн нууж чаддаг луутай таарлаа гэдэг. Манай лууд ч угаасаа хартал байхгүй л дээ. Гэтэл чөтгөрийн хаан манай луугийн дотроос хүчтэй байж мэддэхгүй байх нь аргагүй юм байна гэдэг. Хэмжээшгүй хүчтэй юм байна гэдэг. Энэ луу саярын хотод байгаа цагт надад хугацаа байна гэдэг. Хүчийг нь өөрийн болгочих бол дэлхийн минийх. Сайн байна уу? Бүлэгмийн хэлж байна. Саяхнаас аялагчдын тусалж чадах тусламж танд гарсан болов уу гэж асуудаг. Хариуд нь нөгөө өвгөнж хэрэггүй ирж дээ. Саярын угаасаа хэрэг төгөө гардаггүй. Тайван улс учраас надад гэлтний хэрэггүй гэдэг. Саяхан энэ хотод том дэлбэрэлт гарсан гэсэн юу болсон юм бол усны гигантэн нэгэн луутай дэггүйдэж байгаад хитэн байрлах нураасын хэрэг. Дэггүйдсэн нөхөрсөг луу байдаг юм болов уу? Тэгвэл тэр хөгжилсэн луу нь хаана байгаа юм бол гэж асуухад нөгөөвөө сэлбэр луу руу заадаг. Чөтгөрийн хааны мөнгөн генералд та нар бүдүүлэг хандсан. Энэ хотыг чинь хөрстэй чинь тэгшлээд өгье. Би бяцхан луу байхад болох учраас намайг дахиж битгий шидэж цодоорой гэдэг. Энэ луу сүрлэг байгаа биз? Наадмаар хэлэх үгээ бэлдэж байгаа юм а гэдэг. Энийг харахаар жинхнээсээ манай албат охин луу сургачихсан байдаг. Үзэгдээс олигдож манай албат охин тайртай шар ус гарах ба улаан устын хизүүхэн дэмжлэг доор дасгал хөдөлгөөнөө сайн хийж байдаг. Гэтэл улаан устын хотод нэгэн зарлал гарсан байх ба саярын хотод хүчирхэг луу гарч ирсэн гэдэг. Тэгсэн нөгөө шар ус төстэй өвчгөнж өгнө. Энэ нөгөө хорон луу би хайртай бүсгүйгээ авармаар юм гэд ойрлоод байдаг. Сайн уншвал хорон луутай хамааралтай юу ч алга. Чи дугуй бэлтгэлээ гэдэг. Дөрслөл манай хоёр луу шилжих ба манай хоёр гой үнэртэй хоол руу шүл сайгаа ужуулаад л явж байдаг. Албат ч гой хоолн дээр очилж хооронд манай хүн гой ус хараад очсон чинь баахан хоньнууд идчихсэн байдаг. Тэгсээ хүндээ ягуустай хөрхөө охин хоньнуудаа хооллож байсан байж таарад манай луу гэлээд гой өвснүүд өвдөг. Албат яг манай луугийн үн төрхийг мэдэх гэж байгаад ядарсандаа агуулууг хоньтой андуурна гэж юу ахавдэ гэд яваад өгдөг. Манай лууч идэж ясан өвсөө хэдэн хоньнуудад болоолгох ба толгой дотор байгаа чөтгөрийн хаан хийж байсан муу үлээ бод. Тэр чинь би 100% дахин нэмээд бөмбөгдөд өгье гэж хэлдэг. Зайл над өвсчин миний гэсэн чинь нэг хонд үсэртлээ цохиулаад хажааны гадаа унчихдаг. Чөтгөрийн хаанч харах үгийн сэрээсэн ч хонч дийлэхгүй юм гээд гайхаж ундаг. Манай хүнч би юу хийгээд байна гэж босч ирэхэд хөөрхөн ягуустай охин ирсний тийм бидтэй. Чи хоньнуудаас өвсийг булааж авч идэж чадаагүй тийм ээ. Гаднаагаа лууж гисэн юу ч идээгүй. Та хоёрыг хамт авчирч ирээд гоё өвс өгье гэж хэлдэг.
Манай лууж тэр томлог төсөөлөх ба маргааш нь очиод харахад яг л нөгөө том ууртай луу байж байдаг. Манай лууж ягуустай хөргөөхнийг явж бай. Би энэ томлуутай ярих яриа байна гэдэг. Манай албад чамайг маш хүчтэй зодсон байх. Дараа ирээд чамаас уучлалгуулна гэхэд томлуу тэр чиний албад юм уу гэд ууралдаг. Манай лууж бүр зүрхэн зогсгоод намайг битгий дээч гэд орилоод идэг. Нөгөө лууж манай лууг тэрж авснаа хоёулаа хамт тоглоё гэхэд энэ манай албатад зодуулаад тэнийг болчихсон юм уу гэж боддог. Энэ хоёрыг ингээд байж хооронд чөтгөрийн хаан манай луугийн биенээс гараад нөгөө лууны биеийг эзэмдэж эхэлдэг. Нөгөө лууж өмнө нь маш их муу зүйл хийжсэн учраас чөтгөрийн хаанд маш хурдан эзэмдүүлээд маш хурдан өднүүлээд ууралдаг. Манай луу тэгсэн манай албат энийг яг яаж гисэн бэ гэж яагаад дэвсүүлгээ шахдаг. Манай хүн болдож амжаад арай гэж амьсгал аваачгүй байхад нь нөгөөх нь аянган галаар төргөх гэж байдаг. Манай лууж өөх гэж байгаагаа мэдснээр авраарай албатаа гэж орилсноор манай албат ирдэг. Манай албат түүнийг маш хүчтэй өшгөлж унгасан ч нөгөөх нь уур хилэндээ авцсан байгаа учраас босоод л ирдэг. Саарл өнгийн лууж дотроо энэ хотын хамгийн хүчрэх хүн бол энэ охин. Энэ охиныг дийлжихвэл энэ хот миний холно гэдэг. Дотор нь байгаа чөтгөрийн хаан энэ хорон луугийн хүчийг авсан байхаа гэхэд Сильвер луу үгүй дээ. Энэ луугийнхаа шал өөр хүч байсан гэдэг. Манай албат ч энэ луутай стай тололдож гарна. Яг харахгүй хүчтэй юм гэсэндээ ганц л зохиод угааждаг. Гэтэл нөгөө чөтгөрийн хаан чин луугаас барьж байсан манай албатын бие рүү нэвтрээд орчихдаг. Албатын биед орсон чөтгөрийн хаан өөрийн харгуугаа надад харуулгээд манай охиныг эзэмдэж эхэлдэг. Дүр солигдож манай охины багаа дурсамж гарах ба түүний өрөөнд тосгоны бүх эрэгтэйчүүд орж ирээд хаалгаа маш хурдан төгжээд байдаг. Гэхдээ аав нь ганцаараа гадаа 2 мангастай тултаад амиргдсан байдаг. Манай охин чөтгөрийн эзэн хаанд бие эзэмдүүлсэн ч гэсэн байдгаараа эсэргүүцээд тэр хавийг бүх энергиэрээ бүрхэж авдаг. Улаан үст ч энэ дэлбэрэлтийг харсан байх ба хамаг чадлаараа морой унаад ирдэг. Тэр хооронд манай луу ингээд устэй гэсэн царайтай байж байдаг. Үүнийг болиулахаар Сайрон хотын усны гигэнтэй хүртэл ирдэг. Манай лууж ингээд өнгөрчтэй гэсэн байдалтай түүний шуурганд хийсэгдээд явах гэж яхад улаан үст түүнийг барьж авдаг. Улаан үст хэлэхдээ миний хилээдсэн зүйл биелээ олцгож тэр чөтгөр болцгож гэдэг. Түүний хүч хэтэрхийх тэр сайхан сэтгэлийнхаа хүчээр л тэр их хүчийг барьж авч чаддаж байсан. Тэр одоо зүүн совингороо хөдөлдөг мангас болсон гэдэг. Чөтгөр болсон албад охинж усны гигантнийг хамгийн дөрөнд ална гэж оширдог. Үүнийг сонссон усны гигантэн байц сууж чадахгүй орилоод байдаг. Улаас дэрснээ аргагүй Сайрны гигантэн чи түүнийг өдөөж өөрийгөө хамт устгаж хотыг аврах гэж байсан мэт гэхэд усны гигантэн тоглоо болооч дээ намайг авраач гэж орилдог. Албатын хүчнээс болоод хүмүүс бэртэх гэж байхад улаас дүр дурнорон хамгаалдаг. Улаан үстч ард иргэдийг холдоорой гэхэд ард иргэд зүгээр дээ манай гигантэн хамгаална гэд ухарцгаадаг. Азарыг найдаж болох улаан үст би. Тэрийн давааг давах ёстой. Амир итгэл тэгсэн чин улаан үст зүхтаарай гэд орилж идэг байгаа. Улаан үстэй яагаад зүхтчихвэ? Тэр харалтаа тэр хүчтэй шидийг би яаж хаах юм? Албат маань үнэхээр энэ үеийг давж гарч чаднаа. Манай лууж зүхтаах гэж байснаа болоод өмнөх хоёр турсамжууд нь бодогдоод түүнийг орхиж явж чадахгүйгээ нөгөө хоёртой хэлдэг. Би аюултай тулгарах бүртээ шууд зүхтдаг байсан ч түүний төлөө одоо би зүхтахгүй. Улаан үст шийдэл олчлоо гэхэд манай луу баярлан ямар шийдэл гэхэд түүнийг бариад түүний цохилтоос хамгаалж яадаг. Манай лууж улаан үстэд гомдон юу хийгээд байгаа юм бэ гэж асуухад улаан үст бодсноор байна шүү. Тэр хүчиндээ залгуулсан ч түүний хувьд хизээч дийлдэжгүй хорон луу бол чи шүү дээ. Улаан үстийн толгойд нэгэн гой санаарж ирэх ба тэр нь лууг чөтгөрийн дайралт эсрэг шийдэх байдаг. Лууж чөтгөр болсон албатын дайралтыг тэсээд л гардаг. Гэхдээ луугийн бие баг зэрэг гинцэн байх ба түүнийг нь усны гигантэн хэмчилж өгдөг. Уурлаж байгаа чөтгөр болсон албатын биеэс улаан утас унснаар манай луу түүнийг аврахаар эргэж буцалтгүй шийднэ. Улаан үст дахин нэгэн төлөвлөгөө боловсруулсан байх ба тэр морой дуудаж чөтгөртэй зодтолдож явах хооронд луу түүнийг дуусгана гэдэг. Усны гигантэн ч лууны биенээс залуужуулах юмыг сорсноор манай луу буцаад том хэлбэртэй ордог. Улаан үст чөтгөр болсон албат хоёр маш хүчтэй толдож эхэлдэг. Улаан үстэй толдож явах хооронд манай луу бүрэн доморч чаддаг. Одоо та нартай тоглож ханлаа гэд тэнгэрд гарч маш хүчрэх шидийг чөтгөр болсон албат нийлүүлж эхэлдэг. Үүнийг нь яг мэдэж байсан юм уу гэлтэй манай луу савраа ашиглан түүний шидийг цуцаж чаддаг. Чөтгөр болсон албат маань боломжгүй гэсээр л түүний дурсамж руу орно. Тоцгоны хүмүүс манай охиныг аавтай нөгөөж явах ба
Манай охин сая хүчээ гаргаад тосгоныг идэх гэж байсан 2 мангасыг устгачихсан байдаг. Аав нь ч манай охин тайлбарлахдаа бүрэг хүмүүст ойлгохдоо муу байдаг учраас ингэсэн юм гэдэг. Эцэст нь манай охин том дулаанаас нүдээ нээж чаддаг. Манай лууч түүний маш их санснаа нуухгүй байх ба түүний усанд улаавяг нь зөөж өгсөн байдаг. Чөтгөрөөс албадч тосгоныг нь бодоолгосон байх ба чиний наадам болох юм уу гэгэнтэн гэхэд гэгэнтэн маш өдрөгөөр хотын төв зүгээр байгаа. Тэнд наад байглуулъя гэдэг. Албадч зүгээр болж манай хоёр тосгоны наадмыг үзэхээр болоод энэ ани маань төгсөж байна. 5000 жилийн настай Өөсөн Тэжээл луугийн сизон 1-ийг ярьж дуслаа. Энэ анимегийн сизон 2 байдаг бөгөөд сизон 1-ийг ярьж өгсөн учраас нэг лайк 20,000 үзүүлэлт хүрсний дараа сизон 2-ыг ярьж өгье. Бичлэгийг маань дуусна үзсэн танд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye bye.